хичээл номдоо сайн байх хэрэгтэй. Муу дүн авчлахгүй, алдаа гаргаж болохгүй, уйлж болохгүй, аль болох өндөр оноотой гоё сургуульд орох хэрэгтэй. Тэгээд та бүхэн Matrix гэдэг киног үзсэн бах тий. Matrix гэдэг кино зүгээр ч нэг юм уран сайхны одоо сэдэлтэй нэг хүн ингээл бодож байгаа л ингээ хийцэн кино биш. За миний бодлоор бидний амьдарч байгаа өнөөдрийн нийгэм энэ системийг агүй гоё тод харуулсан тийм кино гэж боддог. Тэгээд Matrix кинон дотор юу гардаг та бүхэн мэдж байгаа. Тэгээд энэ тухай өнөөдөр ярилцъя гэж бодлоо. Системийн тухай. Бидний амьдарч байгаа энэ системийг ер нь хэн зохион бүтээсэн юм? Яагаад ийм системд амьдраад байгаа юм? Тэгэд яагаад би энэ тухай ярилцъя гэж бодсон гэхээр одоо ингээд би одоо яг энэ Финландын Хельсинки хотод явж байна л да. Тэг ингээ харж ангууд амар олон жуулчид. Тэгээд энэ жуулчид ихэнхдээ ер нь өөрсдийнхөө амралтыг аваад ч юм уу, ээлжийн амралтаа аваад ч юм уу тий. Тэгээ явж байгаа. Тэгээд хэдэн 7 хоногийн амралтаа ингээд өөр улсад очиж үзээ тий. Ингээд турист аялаад ингээ явж байгаа хүмүүс байгаа. Тэгээд ерөнхийдөө бидний амьдарч байгаа ер нь энэ дэлхий, ер нь энэ одоо нийгэм Монгол улс ч гэлтгүй ер нь Швейцарч бай, Финландч бай, Америкч бай. Ер нь бол тэгж одоо ажилдаг, ажиллаа хийн, аялж амралтаа авна, өөр улс руу очиж аялна, аялж чадах нь те, аялж чадахгүй нь тэг гэртээ байна. Тэгээ энэ тухай ярилцъя гэж бодоод яагаад энэ тухай ярилцъя гэж бодсон гэхээр надад ер нь сүүлийн үед яг иймэрхүү систем яг энд ингээд дунд нь ороод явах нь их таалагдахгүй байгаа гэж хэлж болно. Хархны одоо уралдаан гэж ярьдаг. Тэгээ бас хархны уралдаанд ингээ яваад байгаа юм шиг. Тэгээ ийм 100 метрийн гүйлтэнд те ийм спринт хийгээд байгаа юм шиг тийг санагдаад байгаа. Тэгээд хүүхэд байхаас л бид нарыг ингээд сургуульд оруулаад, цэцэрлэгт оруулаад хүмүүжүүлээд те олон нийтээр ингээ хүмүүжүүлээд тэгээд бидэрт багаас маань юу гэж заадаг вэ гэхээр сайн хичээлээ хийх хэрэгтэй. Хичээл номдоо сайн байх хэрэгтэй. Муу дүн авчлахгүй, алдаа гаргаж болохгүй те дандаа сайн байх хэрэгтэй. Уйлж болохгүй тэгж заад сургадаг. Ер нь бол ямар ч нийгэмд байсан. Тэгээд том болоод сайн сургуульд сураад тэгээд нэг амар коллежд ороо те. Аль болох сайн коллежд орох хэрэгтэй. Аль болох сайн сургуульд сурах хэрэгтэй. Аль болох өндөр оноотой гоё сургуульд орох хэрэгтэй. Тэгээд сургуулаа сайн төгсөөд өндөр цалинтай ажил хийх хэрэгтэй. Гоё нэртэй компанид ажиллах хэрэгтэй гэж заадаг биднэрт. Тэгээд угаасаа системийн тим юм л да. Тэгээд аюу сонирхолтой нэг юм ярихад ер нь сургууль гэдэг имийг анх ер нь яах гэж гаргаж ирсэн. Сургууль гэдэг юм ер нь яах гэж үүссэн ингээд харахаар сургууль гэдэг имийг анх үйлдвэрлэлтийн 90 эхлэхэд үйлдвэрт ажиллах хүмүүс тэгээд цэргийн усуудыг бэлтгэхийн тулд юм сургууль гэдэг имийг гаргаж ирсэн юм бэл. Тэгэхээс бол энэ дээд урдны үеийн энэ Эрдэнэтэй улсууд өмнөх 100-д амьдарч ирсэн 2-300 жилийн өмнө амьдарч ирсэн улсууд ч өөрсдөө л номоо уншаад өөрсдөө л нээлттэй хийгээд өөрсдөө л өөрсдийгөө ингээд өөрөөсдөө заагаад тэгээд явж ирсэн болохоос яг энэ одоо ингээд ерөнхийд нь бүх хүмүүсийг ингээд сургуульд хамруулад бүх хүмүүс нэг ажлын юм заагаад ингэсэн юм нь яг энэ үйлдвэрлэлийн үеэс эхэлсэн юм байлээ. Тэгээд сургуульд юу заадаг гэхээр ерөнхийдөө үйлдвэрт ажиллах хүн одоо цэргийн улсуудыг одоо нэг системд оруулахын тулд тиймэрхүү одоо сургууль гэдэг юм үүсгэсэн. Тэгээд тэр сургуульд юу заадаг гэхээр системд тохирох улсуудыг бэлддэг гэсэн үг. Тохирох улсууд. Тэр системд сайн дүнтэй байх хэрэгтэй, ажлаа сайн хийх хэрэгтэй, ажлаа таслахгүй байх хэрэгтэй. Тэгжээч чи системийн сайн хүн болно. Тэ? Сайн татвараа төлдөг байх хэрэгтэй. Даргийнхаа үгэнд сайн орох хэрэгтэй. Даргийнхаа үгийг байнга сонсох хэрэгтэй. Өвдөхгүй байх хэрэгтэй. Алдаа гарахгүй байх хэрэгтэй. Тэгмэл чи сайн хүн. Систем таарсан гоё хүн. Тэр системээс жоохон гажууд ажлыг дургуй ч юм уу? Альскул татвараа төлдгүү ч юм уу? Альскул юу байдгийг? Ажил хийдгүү хүнийг бид нар юу гэж хардаг вэ гэхээр тэр систем таарахгүй, тэр систем тохирохгүй. Энэ бол нийгмийн дайсан гэж хардаг тий. Тэгэхээр тэр зөв гэж байгаа биш. Тэр зөв гэж байгаа юм биш. Татвараа төлөхгүй бай гэж байгаа юм биш. Хамгийн гол нь нэг ийм систем байдаг юм аа. Тэгээд энэ системд тааруулж биднийг бэлдээд
Биднийг ингээд нэг юм хэвэн цутгаад байна гэж яриад байгаа. Тэгээ би яагаад энэ тухай ярих болсон бэ гэхээр сүүлийн үед ер нь бол таалагдахгүй байгаа. Ер нь би түрүү ч гэсэн нэг урдны бичлэгэндээ ярьж ийсэн. Ер нь ингээд ажил хийгээд тэгээд нэг 2 хоног амрахын төлөө 5 хоног ажиллаж байна. За нэг 5-7 хоног амрахын төлөө бүхэл бүтэн жил ажиллаж байна. Мэдээж хүн ажиллах ёстой. Гэхдээ мэдээж хүн мөнгө олох ёстой. Мөнгөтэй байх ёстой. Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Тэгээд амьдрахын тулд мөнгө хэрэгтэй гингүүд бид нар юу гэж ойлгодог гэхээр нөгөө л яг системийнхаа одоо журмаар ажил хийх ёстой. Ямар нэгэн корпорат, ямар нэгэн улсын ажил, ямар нэгэн юм ажил хийхтэй. Тэгээ миний яриад байгаа одоо миний бодоод байгаа зүйл юу гэхээр шүү дээ, тийм. Хүн амьдрахын тулд мэдээж мөнгө хэрэгтэй, тийм. За мөнгө олохын тулд заавал ажил хэрэггүй гэж яриад байгаа. Заавал корпорат ажил хийх хэрэггүй, дургуй ажил хийх хэрэггүй, заавал улсын байгууллагад ажил хийх хэрэггүй. Юу ч хийж болж байна. Мөнгө олох мянган арга байна. Тэгээ би өөрөөсөө асуугаад байгаа асуулт нь ер нь яах гэж ингэж ер нь ингээл хүн загнуулан байж ингээл ажиллаад хэл хүний имийг хийгээл яагаад өөрийнхөө дуртай имийг хийгээд тэгээ мөнгө олж болохгүй гэж те. Яагаад өөрийгөө сориод шин юм хийж үзээд тэгэд ингээд өөр одоо энэ системээс энэ системээс өөр газараар тэ өөр замаар мөнгө олж болохгүй гэж. Тим зам зөндөө байдаг. Тим замыг зөндөө туулаад амжилт олцсон хүн зөндөө байгаа. Тэгээ би түрүү хийсэн бичлэгэндээ та нарт ярьсан. Тим ч учраас би энэ одоо YouTube гэдэг юмыг хийгээд хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм уу янз бүрийн яриад ингээд явж байгаа. Тэгээ эзэн нэгэн цагт ямар нэгэн одоо өгнө гэж найдаж байгаа. Гэхдээ найдах ч явах зөв мэдж байгаа. Тэгэд эцэст нь юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь бид нар нэг юм матрикс шиг юм системд амьдраад байгаа шүү. Тэгээ энэ бол зүгээр яг нөгөө нэг тэнэг хүний бодол биш. Зүгээр яг ийм нэг матрикс шиг нэг хүний бэлдэж өгсөн биднийг яг нэг ийм системд оруулаад нэг ийм хэвэн цутгангуудаа яг нэг ийм амар том ийм үйлдвэрт ажиллах гэж байгаа юм шиг ийм хүмүүс бэлдээд байгаа шүү. Тэгээ тэрийг ер нь бид нар өөрсдөө мэдэж өөрсдөө тэрийг ойлгох хэрэгтэй юм бэл. Ийм юм байдгийм байх шүү. Гэхдээ бас энээс өөр арга зам өөр юм байдгийм байх шүү гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Тэ? Бид нар жоохон бахт юу гэж боддог байсан гэхээр гал сөнөгч болно. Тэ? Сансрын нисгч болно. Зураач болно. Тэ? Юу байдгийг бүжигчин болно гэдэг аюу гойгоо мөрөөдөлтэй байсан. Тэгээ тэр мөрөөдөл маань хизээ алга болдог гэхээр сургуульд ороод тэгээд шалгалтаа сайн өгөх хэрэгтэй, сайн дүн авах хэрэгтэй, сайн байх хэрэгтэй, алдаа хийж болохгүй гэд тэр бодол орж ирээд тиймэрхүү системд орж ирэнгүүтээ тэр бидний одоо боддог байсан мөрөөдөл байхгүй болдог. Тэгэд бид нар яах хэрэгтэй вэ гэхээр тэр мөрөөдөлтөд буцаж очих хэрэгтэй юм билэ. Ер нь жоохон хүүхчиг болох хэрэгтэй юм билэ. Шин юм үзэж, шин юм сонирхож, шин юм одоо туршиж үзэж. Тэ яг л хүүхэд насандаа буцаж очиод одоо тэр амьдралаараа амьдрах юм бол илүү сонирхолтой юм санагдаад байна. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд та бүхэн ч гэсэн айж болохгүй системд байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгээд мэдээж хүн болгон ингэж бодохгүй тодорхой. Тэгээд яг наа чиг ингэж бодож байгаа хүмүүсээс олон байгаа байх гэж би найддаг. Тэгээд олон ч байгаа байх. Юу гэж хэлэх гээд байна гэхээр таалагдаж магадгүй миний ярьсан юм та бүхэнд бас таалагдахгүй гэж магадгүй. Тэгээд та бүхэн авахыг аваад, хаяхыг хаяад юу гэж бодож гин энэ тухай ер нь юу гэж ямар бодолтой явдгаа бас комент хэсэгт бичээрэй. Би бүгдийг үздэг байгаа. Бүгдэнд нь хариу өгөхийг боддог. Тэгээд энэ хүртэл хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Би энэ Финландын нийслэл Хельсинки хотод ирсэн байна. Дэлхийн хамгийн ажралтай хот. Тэгээд манай Монгол бас хизээ нэгэн цагт ийм ажралтай болно гэдэгт би бас итгэдэг. Яагаад тэгэхээр Финланд улс 5.9 сая хүн амтай. За манай Монгол улс 3.5 сая хүн амтай. Тэгээд яг энэ улсын иргэд чиг ийм гоё хөгжилтэй, ийм гоё
найдвартай оронд хизээ нэгэнд амьдрна гэдэгт итгэж байна. Ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараа уулзтаа түр. Чао.